анхны хай бол биш яг анхны харцаар дурлна гэдэг бол яг байдаг зүйл. Би өөрөө тэгж ингэж дурлж байлаа. Тэгэл ингээл яг тухайн үед чи ингээл бүр ингээл анхны харцаар дурлна гэдэг бүр өөрөө юм амар юм мэдрэмж байсан. Тэгэл ингээл бүр ингээл яг ингээл нөгөө нэг шүрэн боошдоор ингээл яг нөгөө чи санаа ингээл амар ингээл гөлрөөл ингээл яг суудаг штэ. Яг л тэрүүн шиг тийм байлаа. Тэгээ би бас яг өөр бол анхны хайрынхаа бас тийм анхны харцаар дурлсан төрлийн хүн байгаа. Тэгээд яг анх эхлэхдээ бол яажсан юм аа. Эхлээд манай хүн манад сайн болж ирсэн. Тэгээд тэр яажсан гэхээр яг тэр чинь нөгөө нэг штэ дундаа ингээд байхад яг тэр чинь нөгөө ингээд хичээл нэг амрах гайл нэг ном хураалгацсан нэг тийм амар юу яадаг штэ нэг тийм завтай нэг чөлөөтэй үе. Тэгээ яг нэг хаврын тим үе таарва. Бас хавар ирсэн, хайр ирсэн. Тим үе таарсан юм да. Тэгээд тим үе дээр ингээд яг байж байгаа л тэгэл яг ингээд нөгөө урлаараа дүр ингээд юу төрчихсэн. Тэр чаас урал харсан байсан юм шиг байгаа. Тэгэл ингээд манай ингээ охноос яг миний урд суужсан байхгүй юу. Тэгэл ингээл аваад ингээл төрсөн байсан. Тэгэл би хараад ямар их төрчихвэ гэдэг ингээд бодож байсан байхгүй. Тэгс чи ингээл хажуу талаас ингээд яг манай ингээ охин харчиж ямар их төрчихсэн юм бэ гэдэг ингээд нүүд чинь шолохгүй юу. Тэгэхээр би юу ч бодоогүй амар сайн найзын дүр гэсгээ дүр болол ингээл очиад ингээл арчаал өгдөг байхгүй хураалыг нь. Тэр үед ингээл амар хараал. Би ч гэсэн яа над хараад байгаа юм бэлээ. Тэгэж бодож байна. Яа тэгэл ерөөхдөө яг нэг тийм үйл явдал болоод. Тэгэхээр тэрнээс урч яг 2-3 хоногт бол нэг амар надад юм мэддэггүй юм. Гэтэ тэр үед би амар бодчихсон байхгүй. Яагаад ингэж надад амар хараад байгаа юм болоо гэж тухайн үед ингээд бодцоод тэгээ бодсон байжгаад яг 2 хоногийн дараанаас яг миний ингээд толгойн өвдөр амар өвтөөд бүр ингээд халуураад байгаа юм уу яг яагаад байгаа мэдэхгүй нэг өвддөг штэ. Тэгээ ингээд өвдсөн байжсэн чи яг маань найз хажуу сууж таараа тэгээ ингээд өвдөд байгаа юм уу яагаад байгаа ингээд тэгээ ингээд байжсэн чи яг авард суужсэн амар хэрэг харснаа. Яси өвдсөн юм уу? Тэгэж ингээд тэгэхээр би тийм ээ тэгэж амар стертарноо. Тэгэл тэгсэн чинь тэгвэл цонх руу явъя. Жоохон агаар амьсгал гэл намайг чинь айгүй ингээд төвшөөл. Би чинь төвшөөлээд тэгэл ингээд цонхон дээр очиод нэрэл агаар амьсгалсан чинь бас сайхан болж шүү. Тэгээ ингээд сайхан ингээд болсны дараа л ингээд яг ингээд хажуу зогсчихсон байхгүй юу? Ингээд цонхоор арчсан.